Өнөөдөр дорны гэрэл гэсэн сэдвээр та бүхэнтэй хамт Бурхны үгийг тунгаан бодоход энэ цаг мөчийг зориулъя. Библи болон иш үзүүлэгчид сүүлчийн үед дорн зүгт ирэх Бурхантай заавал уулзах ёстой гэж эртнээс зүгнэж ирсэн байдаг. Илч Иохан илчлэл номондоо Бурхныг сүнс болон сүд бүсгүй гэж тодорхойлсон. Сүнс болон сүд бүсгүй яагаад дорны гэрэл юм бол? Энэ гэрлийн талаар 1-р Иохан 1-р бүлгийн 5-р ишлэлээс харцгаая. 1-р бүлгийн 5-р ишлэл. Бурхан бол юу гэж байна? Гэрэл. Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. Бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхуйд алхваас бид худал хилдэг, үннийг үйлддэггүй ажээ. 7-р ишлэл. Харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биентэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ. 1-р Иохан 1-р бүлгийн 5-р ишлэлд хэнийг гэрэл гэсэн бэ? Бурхан бол гэрэл гэж бичсэн байна. Одоо Исая 9-р бүлгийн 1-р ишлэлээс харъя. Харин зовлонтнуудад дахин харанхуй болохгүй. Урдын цагт тэр Зебулун нутаг ба Нафталийн нутгийг жигшүүр байлгасан бол хожим нь харийнхны нутаг Галил, Йордны нөгөө тал, Тэнгисийн замыг сүр жавхлантай болгоно. Харанхуйд алхаж яваа ард түмэн юуг үзв гэж байна? Их гэрлийг үзв. Үхлийн сүудэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав. Есүсийг энэ дэлхийд ирэхээс 700 жилийн өмнө Исая иш үзүүлэгч Христ Галилд байх тухай зүгнэхтөө. Харийнхны нутаг Галил маш сүр жавхлантай болж тэнд харанхуйд суугчдын дээр их гэрэл тусав гэсэн байна. Есүс Галилд сайн мэдээний ажлаа гүйцэтгэхийг Исая иш үзүүлэгч их гэрэл туслаа гэж илэрхийлж. 9-р бүлгийн 6-р ишлэлээс уншъя. Учир нь бидний төлөө хөвгүн төрж бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж түүний нэрийг гайхамшигт зөвлөгч хүчит Бурхан мөнхийн хэн бэ? Эцэг. Исая хэнийг эцэг гэж дуудаа бол Бурханыг. Иехова Бурхан энэ дэлхийд хөвгүн хүү болж ирнэ гэж Библиэд бичсэн. Тэгээд тэр сайн мэдээний ажлаа хаана гүйцэтгсэн бэ? Галил. Тиймээс л харанхуйд алхаж буй хүмүүс юу үзв гэсэн бэ? Их гэрлийг үзв. 1-р Иохан 1-р бүлгийн 5-р ишлэлд хэнийг гэрэл гэлээ? Бурхан бол гэрэл гэж хэлсэн. Ийхүү Бурхан энэ дэлхийд ирээд сайн мэдээ тунхаглаж дэлхийн хүмүүсийн буруу сурсан ертөнцлөг сэтгэлгээ, ертөнцлөг үзэл бодол, ертөнцлөг сургаал зэргийг устгасан. Тэдгээрийг Тэнгэрийн сургаалаар сольсон. Ийм учраас л бид энэ дэлхийд байхдаа Тэнгэрийн хаанчлалын найдвар өвөрлөж, мөнх амийн ерөөл Бурхны хаанчлалд итгэх итгэлтэй болж чадсан тийм байхаа. Эдгээр сургаалыг тэд их гэрлийг үзв гэж илэрхийлсэн байна. Иохан 12-р бүлгээс харцгаая. Иохан 12-р бүлгийн 35-р ишлэл. Есүс тэдэнд хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нүмрэн авахгүй тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй. Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлт яа гэж байна. Итгэхтун. Тэгвэл та нар гэрлийн хүүгүүд болно гэлээ.
Есүс Христийг дэлхий дээр байсан үеийг Библиэд юутай хамт байх гэж үү? Гэрэлтэй хамт байх гэж илэрхийлж. Гэрэлтэй хамт байх зуур та нарыг харанхуй нөмрөн авахгүй тулд болгоомжилж бас хичээхтэн гэсэн байна. Есүс Израилийн Бэтлехемд махан биеэр мэндэлж Галилд амьдрахдаа хүн төрөлхтний авралын төлөө үнний үгсийг тунхаглаж явсан. Тэрээр Галилийн Есүс гэж хэлэгдэх хэмжээнд Галил ба Есүсийн сайн мэдээний ажил нь салшгүй холбоотой байсан. Эдгээр дүр зургууд нь Есүсийг Библиэд гэрэл гэж нэрлэдгийг харуулж байна. Есүс Христ дэлхий дээр байх үе, гэрэл байх үе гэж тайлбарласан. Иохан 1-р бүлгийн 1-р ишлэлийг харъя. Энэ дэлхий дээр махан биеэр ирсэн Бурхан бол Есүс Христ гэдгийг харуулсан дүр зургийг харцгаая. 1-р бүлгийн 1-р ишлэл. Эхэнд үг байсан ба үг Бурхантай хамт байсан агаад үг нь Бурхан байв. Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм түүгээр буй болсон. Буй болсон юмсаас түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй. Түүнд ам байсан ба ам нь хүмүүний юу байсан бэ? Гэрэл байв. 5-р ишлэл. Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй яахгүй вэ? Дийлээгүй юм. Гэрэл болсон Бурхан энэ дэлхийд ирж үнний үгсийг хүн төрөлхтөнд хүргэж Тэнгэрийн хаанчлал явах замыг зааж ухааруулсан. Гэвч харанхуйд байгаа хүмүүс түүний үгийг сонссон ч ухаарсангүй гэсэн байна. Энд гэрэл харанхуйг гийгүүлдэг гэсний энэ гэрэл нь Христийг хэлдэг. 6-р ишлэлээс үргэлжлүүлье. Бурханаас илгээгдсэн Иохан гэгч хүн байжээ. Тэрээр мөнөөх гэрлийг гэрчлэлийн төлөө ирсэн. Баптист Иохан бол Есүс Христийг гэрчлэхийн тулд Илиягийн үүргээр ирсэн. Баптист Иохан гэрлийг гэрчлэхээр ирсэн гэж Библиэд бичсэн байдаг. Бурханы үгсээс үргэлжлүүлэн судалцгаая. 7-р ишлэл. Тэрээр мөнөөх гэрлийг гэрчлэлийн төлөө ирсэн. Түүгээр дамжин бүгд яахын тулд уу? Итгэхийн тулд байлаа. Тэд гэрэлд итгэх ёстой. 8-р ишлэл. Тэрээр өнөөх гэрэл байсангүй. Харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр иржээ. ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэрээр ертөнцөд байсан ба ертөнцийн түүгээр буй болсон атлаа. ертөнц түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг эс хүлээн авчээ. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэгчдэд тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. Тэд цусаар биш, махбодын хүслээрч биш, хүний хүслээрч биш, харин Бурханаар туржээ. Үг нь махбод болж 1-р бүлгийн 1-р ишлэлд үг нь Бурхан байсан гэсэн тул Бурхан махбод болж бидний дунд оршин бид түүний алдар суугдсан. Энэ нь эцгээс цор ганц төрөгчийн алдар бөгөөд нэгүүлсэл ба үннээр дүүрэн юм. Цор ганц төрөгч гэж хэн бэ? Есүс биз дээ. Эхэнд байсан үг нь Бурхан. Үг Бурхан махбод болж бидний дунд оршсон. Бид түүний алдрыг харахад тэр хэн байсан бэ? Цор ганц төрөгч болох Есүс Христ байсан гэжээ. Есүсийн тухай Иохан илж, Иохан 1-р бүлэгт тэр бол гэрэл, жинхэнэ гэрэл гэж хэлсэн. Тийм учраас 1-р Иохан 1-р бүлгийн 5-р ишлэлд Бурхан бол юу гэлээ? Гэрэл гэж хэлдэг. Энэ гэрэл байж гэмээн юу арилах уу? Харанхуй арилна. Бидний хийж байгаа үйлдэлүүд зөв буруу юу? Бидний хэрэгжүүлж байгаа үнэн жинхэнэ үү хуурамч уу гэдгийг гэрэл болох Бурхан энэ дэлхий дээр байж гэмээн ялгана. Бурхан байж түүнээс сурсан хүмүүс энэ гэрлийг харанхуй ертөнцөд түгэж чадах юм.
Дэлхийн хамгийн агуу эрх мэдлээр харанхуйг зайлуулж чадах уу? Харанхуйг арилгаж зайлуулж чадахгүй. Дэлхий дээр хамгийн чанга дуутай хүн зайл гэж хашгирлааж харанхуй хизээч арилгахгүй. Их мөнгө өгье гэж харанхуй алга болохгүй. Занлхийлээд ч алга болохгүй. Гисэн хэдий ч харанхуй маш өчүүхэн гэрлийн өмнө ч хөдөлж чадахгүй. Гэрэл байвал харанхуй сарниж алга болох нь дамжиггүй. Тэгвэл Бурхныг юу гэж гэрчиллээ? Гэрэл гэж гэрчилсэн. ертөнцийн бүх харанхуйг арилгах цорын ганц арга зам нь яг энэ гэрлийг гэрэлтүүлэхээс өөр арга бий гэж үү? Тийм учраас Есүс бидэнд самар дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болоорой гэж хэлж биднийг гэрлийн хүүхдүүд, өдрийн хүүхдүүд болгосон тийм байхаа. Харин сүүлчийн дорнын гэрэл нь нэг гэрэл цацрах юм биш, хоёр гэрэл цацарна гэж бий. Илчлэл 22 дугаар бүлгээс судалцгаая. Илчлэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийг уншъя. Сүнс болон сүйд бүсгүй ирээрэй гин. Библиэд сүнс бол Матай 28 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлд эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм хүртээ гэж айлцсан Бурхан. Эцэг хүү ариун сүнс нь нэг. Тус тусдаа биш. Сүнс болон сүйд бүсгүй. Эцэг Бурхан болон эцгийн сүйд бүсгүй болох их Бурхан. Ирээрэй гин. Сонсогч нь ирээрэй гэж хэлэг. Цангасан нэг нь ирэг. Хүссэн нэг нь амийн усыг үнгүй аав. Энэ харанхуй ертөнцийг гэрлээр бүрэн гэрэлтүүлэх Бурхан бол сүнс болон сүйд бүсгүй болох эцэг Бурхан, их Бурхан юм. Тэд хамтдаа гарч ирээд харанхуй ертөнцийг ялан дийлж бүх хүүхдүүдээ гэрэл рүү хөтлөх болно. Ийм шалтгаанаар Бурхан биднийг гэрлийн хүүхдүүд, өдрийн хүүхдүүд гэж дууддаг биш үү? Тиймээс л бузар муу Сатан энэ гэрэл тусахад ихэд дургүй. Тиймдээ л тэрээр бидний эцгийн алдар, эхийн алдрыг гутаахаас ч буцдаггүй. 2 дугаар Коринт 4-р бүлгийн 4-р ишлэл. Хоёрдугаар Коринт 4-р бүлгийн 4-р ишлэлийг уншъя. Энэ 90 үеийн Бурхан, энэ 90 үеийн Бурхан гэхээр диавол биз дээ. Үл итгэгчдийн бодол санааг яасан гэж байна. Сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайн мэдээний гэрлийг үзэхгүй болжээ. Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй. Харин Христ Есүсийг эзэн гэж өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боол гэж тунхагладаг юм. Учир нь харанхуйгаас гэрэлтдэг гэж айлцсан Бурхан бол Христийн царайн дах Бурханы алдрын мэдлийн гэрлийг өгөхөөр яасан бэ? Бидний зүрхэнд, хүн бүрийн зүрхэнд гэрэлтсэн нэгэн юм. Тиймээс бидний хүн нэг бүр үннийг хүлээн авч, хүлээн зөвшөөрч ухаарах ёстой. Шин нэрийг мэдэхгүй хүмүүс байдаг. Яагаад шин нэрээр залбирах ёстойг? Яагаад шин нэрэнд магтаал өргөх ёстойг? Яагаад ариун сүнсний үеийн аврагчийн нэр байх ёстойг тэд мэдэхгүй. Гэрлийг хараахан хүлээн авч чадаагүй хүмүүс маш их тууралдаж байна. Тэд будилсаар байгаа. Учир нь энэ үеийн Бурхан үл итгэгчдийн оюун санааг тууралдуулж байна. Хүмүүсийн өнгөрсөнд хийсэн үйлс, дадал зуршлууд, дэлхийн мэдлэг зэрэг нь Бурханы алдрын мэдлийн гэрлийг хаасаар байгаа саад тодгорууд юм. Ойролцоогоор 2000 жилийн өмнө Есүс энэ дэлхийд ирэхдээ Иохан 10 дугаар бүлгийн 30 дугаар ишлэлд би болон эцэг нэг юм гэж тунхагласан. Тэгтэл тухайн үед Бурханд итгэдэг гэдэг байсан. Юудичууд, фарисеучуд, хуулийн багш нар, тахилч нар зэрэг хүмүүс тэргүүлж Есүс рүү чулуу шидэх гэж байсан.
Бурхныг доромжиллоо гээд. Бурхан махан биеэр энэ дэлхийд ирнэ гэсэн Исая иш үзүүлэгчийн зүгнэл байсаар байхад ч тэд Есүс яаж бурхан байх юм? Хүн биздээ гэсэн бодлосоо болоод Христийн алдрын гэрлийг бүх хүн төрлөختөнд гэрэлтүүлэхэд саад болсон гэж 2-р Коринт 4-р бүлэгт бичсэн байгаа. Гисэн хэдий ч тэр алдрын гэрлийг бидэнд яасан гэсэн бэ? Бурхан бидэнд алдрын гэрлийг харуулсан. Ийм учраас бид шин нэрийг ч мэдэж авсан. Ариун эцгийн үе, ариун хүүгийн үе, ариун сүнсний үеийн үннийг ойлгох болсон. Есүсийг ирэхээс өмнө хүмүүс яагаад Иеховагийн нэрээр залбирч байсныг бид ухаарсан. Ариун сүнсний энэ үед Есүсийн шин нэрээр залбирах ёстой гэдгийг бид одоо мэдэж ухаарсан шүү дээ. Бурхан бол гэрэл учраас бид Бурханыг хүлээн авахгүй л бол гэрлийг хүлээн авсан гэж хизээч хэлж чадахгүй. Мөн бид үнний гэрэл болж сүнс болон сүд бүсгүйгээр ирсэн. Эцэг Бурхан их Бурхан болох Илхэн Бурханы алдрын гэрлийг хүлээн авсан гэж хэлж чадахгүй. Бурханы эрэхтэй дүр төрхийг агуулсан Есүсийг гэрэл гэж Библиэд маш олон дурдсан байдаг. Бурханы эмэгтэй дүр төрхийг агуулсан их Бурханыг ч мөн гэрэл гэж илэрхийлсэн дүр зургийг Исая 60-р бүлгээс мэдэж авцгаая. Исая 60-р бүлэг бол Иерусалимын ирээдүйд авах яруу алдрыг магтан дуулсан бүлэг. Исая 60-р бүлгийн 1-р ишлэлээс уншицгаая. Бос тэгээд яа гэсэн байна. Гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж эзний алдар чиний дээр мандаж байна. Үзэгтэн газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй. Яах вэ? Бүрхэн. Ийм харанхуйгаар дамжуулан Бурханы оршихуйг мэдэж чадахгүй болгож хүмүүсийн итгэлд саад болж төвөг учруулдаг. Үүнийг үйлдэгч нь бидний түрүүхэн уншсан ишлэлд гарсанчлан энэ 90 үеийн Бурхан гэдгийг мэдэж болно. Агаарын хүчний ноёрхогч өөрөөр хэлбэлт явал Бурханы ард түмэнд Бурханыг зөв ойлгоход нь саад болж Галилаас сайн зүйл гарна гэж үү? Ир суралцаагүй атлаа энэ хүн яаж судар бичгийг мэддэг билээ? Түүний аав мужаан, ээж нь жирийн л нэг эмэгтэй биздээ. Ийм айлаас яаж агуу хүн гарах юм гэх мэт үгээр турхирдаг. Сатан бүх зүйлийг бие махбодын өнцгөөс харуулахын тулд янз бүрээр залс иддэг. Үүнээс нь болж Иесус Матай 11-р бүлэгт маш чухал захиас үлдээсэн. Надаас болж үл бүдрэгч нь ирүүлтэй. Сатан биднийг тэнгэрт байх үеэс энэ дэлхий дээрх эцсийн мөч хүртэл Бурханы яруу алдрыг халахлах гэж улайрна. Зарим үед саад хавчлагаар, зарим үед хуурч мэхлэх зэрэг зүсэн бүрийн аргаар тэд биднийг эцэг ихэд итгэж чадахгүй болгоод аврал ба үннээр олж авсан бидний эрх чөлөөг бүрмөсөн булаах гэж оролддог. Хүмүүс бид бие махбодын ертөнцид амьдардаг тул бидний мэдрэхүй материаллык ертөнцид л төвлөрдөг. Тиймээс үүнээс болж сүнслэг ертөнцийн талаарх ойлголт бараг байдаггүй гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Ийм учраас л Бурхан бидэнд өөрийн үгийг Библиэр дамжуулан өгсөн биш үү? Дэлхий дээр бидний өөрсдөө мэдэрч, ойлгож, ухаарч чадахгүй бүх зүйлийг Библи агуулсан байдаг. Тэгээд л Бурхан энэ Библийн үгэнд итгэж, үүнийг дагаж мөрдвөл нүглийн уучлал болон мөнхийн Тэнгэрийн хаанчлалын авралыг хүлээн авах болно гэж бидэнд заадаг. Тэдгээрийн нэг нь гэрэлт итгэхтүн гэсэн захиас. Исая 60-р бүлгийн 1-р ишлэлийг дахин харцгаая. Бос гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, эзний алдар чиний дээр мандаж байна. Үзэгтэн газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхэн. Гэвч эзэн чиний дээр мандаж, алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл рүү чинь гэдэг нь Иерусалимын гэрлийг хэлдэг.
Үндэстнүүд гэрэл рүү чинь, хаад мандах туяа руу чинь яах вэ? Ирнэ. Энэ бол иш үзүүлэгчдээр дамжуулан Бурхны бичсэн зүгнэл учраас зүгтах аргагүй зүгнэл. Энэ нь гарцаагүй биелэгдэн гэсэн туйлын шинж чанар агуулж байна. Хэдийгээр хэн нэгэн Бурхны төлөвлөгөөнд саад учруулахыг оролдож, би үүнийг зогсоох болно гэд ямар нэг юм зохиомлоор гаргаж ирлээч, зүгнэл бол бичигдснийхээ л дагуу биелнэ. Дөрөвдүгээр ишлэлийг уншъя. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Үндэстнүүд Иерусалимын яруу алдрын гэрэл рүү ирнэ. Хаад Иерусалимын мандах туяа руу ирнэ гэсэн байна. Ийм зүйл болох ёстой юу? Болох ёсгүй юу? Гарцаагүй болох л ёстой. Эдгээр бүх үйл явдлууд хүний хүчин чармайлтаар бус, харин Бурхны зүгнэл дагуу зайлшгүй биелэгдэх болно. Дөрөвдүгээр ишлэлээс үзье. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хүүгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. Чи харж сүрдэн гэрэлтэх бөгөөд далайн баялаг чинийх болж үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир зүрх чинь чичрэн баясна. Энд Бурхан Иерусалимын яруу алдрын гэрэл дэлхийн бүх ард түмэнд хүрч харанхуйг арилгаж үнний гэрэл тэдний зүрх сэтгэлд бүрэн дүүрэн тунхаглагдах үед өрнөх дүр зургийг харуулсан байна. 12 дугаар ишлэл рүү очие. Чамд үйлчлэхгүй байх үндэстэн хаанчлалууд сүнэн. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана. 14-р ишлэл рүү очицгоё. Чамайг зовоогчдын хүүгүүд чамд мэхийн ирж, чамайг жигшигч бүхэн хөлийн чинь уланд хүртэл доор мэхийн. Тэд чамайг эзний хот, Израилийн ариун нэгний Сион гэж нэрлэнэ. 20 дугаар ишлэлээс харъя. Хойшид нар чинь шингэхгүй, сар чинь хавиргалахгүй. Учир нь эзэн чиний үрдийн юу болох вэ? Гэрэл болж гашуудлын чинь өдрүүд төгснө. Намайг алдаршуулахын тулд миний тарьсан мөчир, мутрын минь бүтээл болох чиний ард түмэн бүгд зүвт болж газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь яах вэ? Мянга болж хамгийн дорой нь хүчрхэг үндэстэн болно. Эзэн бие цагт нь яарвчлуулах болно. Ийм үйл явдал хизээ болох вэ? Иерусалимын яруу алдар дэлхийн бүх үндэстэнд тунхаглагдаж түгэх үед 49-р бүлгийн үгнээс ч бас харцгаая. Исая 49-р бүлгийн 17 дугаар ишлэл. Чиний хүүгүүд яарч, чамайг сүйтгэгч, цүлмөгчд чамаас сална. Харцаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд хамтдаа цуглан чам руу яаж байна гэж үү? Бүгд хамтдаа чам руу ирж байна. Би амьд химэн эзэн тунхаглан, чи тэднийг чимэглэл мэд зүүж, сүд бүсгүй мэд тэднэр гоёх болно. Учир нь балгас болон хоосорсон газрууд, сүнсэн нутаг чинь оршин суухад хитрхий давчдаж, чамайг залгигчд холдно. 20 дугаар ишлэл. Эндснээс хойших хүүхдүүд чинь чихэнд энэ нутаг надад хитрхий давчуу тул надад амьдарч болох газар өгөөч гэж хэлнэ. Тэгэхэд чи зүрхэндээ би хүүхдүүдээсээ хагдсан хүүсэр зүлэгдсэн болоод тинүүлч тул хэн тэднийг надад төрүүлэх вэ? Хэн тэднийг өсгөх вэ? Үзэгтэн би ганцаараа үлджээ. Тэд хаана байваа гэж хэлнэ. 22 дугаар ишлэл. Эзэн Бурхан ингэж айлдаж байна. Үзэгтэн би мутраа үндэстнүүд рүү өргөн ард түмнүүдэд тугаа босгоно. Тэд хүүгүүдийг чинь ингэртээ, охтыг чинь мөрөн дээрээ авчирна. Хаад чиний тижээгчд, хатад нь чиний үрлэг их болж, өмнө чинь нүрээ, газарт хүртэл мэхийн, хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир намайг эзэн гэдгийг чи мэдэх болно.
Исая 60 дугаар бүлэг 49-р бүлэгт гарсан бүх зөгнөл нь Иерусалимын яруу алдар дэлхий дахинд танигдаж, яруу алдрын гэрэл нь цацрах үед болох үзэгдлүүд юм. Тэгвэл Иерусалим нь хэнийг хэлж байгааг Галаат 4-р бүлгийн 26 дугаар ишлэлээс харцгаая. Галаат 4-р бүлгийн 26 дугаар ишлэл. Харин дээр оршигч Иерусалим нь юу гэж байна? Ирэх чөлөөтэй. Тэр бол хэн бэ? Бидний их юм. Бидний махан биеийг төрүүлсэн махан биеийн их үү? Дээр оршигч гэдэг нь Тэнгэрт оршигч Иерусалимыг хэлж байна. Тэр бол бидний их. Өөрөөр хэлбэл бидний сүнсний их юм. Бидэнд эцэг бурхан байгаа ч өөр хэн бас байдаг вэ? Бидэнд бас их бурхан бий. Тиймээс Эхлэл 1-р бүлэгт эцэг бурхан болон их бурхан хүн төрлөختнийг бүх юмсыг бүтээсэн гэж тэмдэглэсэн байдаг биз дээ. Тэд бол Илчлэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлд сүнс болон сүд бүсгүйн хувьяар бүх хүн төрлөختөнд өөрсдийн яруу алдрын гэрлийг цацруулж байгаа. Мөн тэд бүх хүмүүст юу гэж хэлж байна вэ? Тэнгэрийн хаанчлал явахыг хүсдэг, нүглийн уучлал хүлээн авахыг хүссэн бүхэн хэн рүү ирээрэй гэж байна. Сүнс болон сүд бүсгүй рүү ирээрэй. Өнөө үед дэлхий дээр Тэнгисийн эргийн элс мэд тоо томшгүй олон сүм бий. Ямар сүм эцэг бурхан их бурхан руу ирэхийг уриалдаг вэ? Та бидний ирээд байгаа бурханы сүм. Энэ ертөнцийн бурхад бурханы сүмийн үнэнд итгүүлэхгүй гэж үргэлж саад учруулдагч гэлээ. Харин бид Галаат 4-р бүлэг, Илчлэл 22 дугаар бүлэг, Эхлэл 1-р бүлэг, 11-р бүлэг, мөн Исая 6 дугаар бүлгийн үгсээр дамжуулан бидэнд хэн байдаг гэдгийг мэдэж авлаа. Бидэнд их бурхан байдгийг бид мэдэж байгаа. Бид эцэг бурханы гэрлийг дэлхий даяар их түгээх ёстойч. Их бурханы гэрлийг ч бас яах ёстой вэ? Бид олон хүнд харуулж таниулах ёстой. Та бүхэн минь гэрлийг харанхуй газарт нууж болохгүй шүү. Есүс харанхуйг арилгахын тулд гэрлийг хаан тавь гэлээ? Шалны доор нуу гэсэн үү? Дэнлүүний суурин дээр тавь гэсэн үү? Дэнлүүний суурин дээр тавь гэсэн. Бүх хүнд харуулахын тулд суурин дээр тавь химээсэн. Энэ бүхэн Бурханы хүсэл учраас Бурханы хүүхдүүд, гэрлийн хүүхдүүд бид Тэнгэр эцгийг тунхаглаж, Тэнгэр эхийг тунхаглах Иерусалимын харуулууд болох ёстой юм шүү дээ. Энэ дүр зургийг ч бас харцгаая. Исая 62 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлээс уншъя. Иерусалимаа, би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөрч, шүнж дууга хураахгүй. Иерусалим хэнийг бэлгэддэг гэлээ? Иерусалим бол бидний их. Эзнийг дурсагч нараа бүү амрагтун. Тэр босгон байгуулж, Иерусалимыг газрын магтаал болгох хүртэл нь түнд бүү амралт өгөхтун. Энэ бол Бурханы хүсэл. Иерусалим дэлхий дээр яруу алдар магтаалыг хүлээн авна. Харанхуйд алхаж буй хүмүүс Бурханы зөв үннийг хайж түн рүү ирэх болно. Шөнийн харанхуйд далайд явж буй хүлэг онгоцууд гэрэлт цамхаас цацрах гэрлийг хараад хуурай газар байгааг мэдэрдэг гин. Иргэн тойрон тэр чигтээ тас харанхуй бол зүүн баруун зүгээ ялгах хэцүү. Хаана ирээд байгаагаа одоогийн байршлаач мэдэх аргагүй. Гисэн хэдийч гэрэлт цамхаас гарах гэрлийн тусламжтайгаар хэдийгээр хол харагдаж байгаач би тэнд очвол хуурай газарт хүрхэн гэж бодно.
Бурхан бол яг ийм л дорны гэрэл юм. Тийм учраас Илчлэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлд байгаачлан цангасан хүн бүр сүнс болон сүд бүсгүй ирээрэ гэж дуудаж байгаа газар руу явах ёстой. Тэр нь л тэд мөнхийн Тэнгэрийн хаанчлалд хүрэх хамгийн зөв дүд зам байх юм. Иерусалимын хэрмэн дээр харуулуудын хувьяар бид эцгийн гэрэл, эхийн үнний гэрлийг Самар дэлхийн хязгаар хүртэл өргөн тунхаглах үйлсэд зүтгэж хүчрхэг дуу хоолоогоор хуршууд ар гэрийнхэн танилуудаа зааж мэдүүлэх үүрэг бидэнд бий. Та бүхэн минь гэрэл болсон эцэг бурхан, их бурханыг заавал илчилж тунхагладаг гэрлийн хүүхдүүд, өдрийн хүүхдүүд болоорой. Манай бурханы сүмд эцэг их маань оршдог учраас харанхуй хизээж хөл тавьж чадахгүй. Энэ ертөнцид Сионоос гадна үнэн худлыг ялгаж чадах өөр газар байхгүй. Тиймээс л хүмүүс ням гараг нь амралтын өдрөө, бямб гараг нь амралтын өдрөө гэдгийг ялгаж салгаж чадахгүй байгаа. Тэд алгасал баяр нь Бурханы сургаалуу, Христмас нь Бурханы сургаалуу гэдгийг ялгаж чаддаггүй. Загалмайн шүтэн мөн эсхийг ялгаж чадахгүй. Бурхан эцэг, хүү, ариун сүнсний нэрээр баптизм хүртээ гэж хэлсэн. Гэвч тэд ялгаж чаддаггүй. Ариун сүнсний нэрийг мэдэхгүй болохоор аргагүй. Хэрв хэн нэгэн гэрэлт байхгүй бол ийм л харанхуйд байхаас өөр аргагүй. Харанхуй дэлхийг бүрхэж, гүн харанхуй хүмүүсийн нүд чихийг халахлана гэж Библиэд хэлсэн. Ийм нөхцөл байдалд дорны гэрэл энэ дэлхий дээр ирнэ. Энэ бол эцэг бурхан болон их бурханы гэрэл. Тиймээс бид бүгдээрээ сүнс болон сүд бүсгүйд дуудагдсанараа бахархаж өөртөө итгэлтэйгээр энэхүү харанхуй гунигт ертөнцид гэрлийг түгээдэг гэрлийн хүүхдүүд, гэрлийн элч нар болцгоё. Үүгээр сургаалаа өндөрлөе, баярлалаа.